энэ бүх сенсац, энэ бүх яриа болохоор энэ хоёрын гэрлэх саналаас бол үүдэлтэй. За яагаад гэвэл гэрлэх санал тавихтаа болохоор 20 сая төгрөгийн үнэтэй бүгд өгч оюун эрдэнэ Баатар хоёр ч юм болохоор төрсөн ах トゥ хоёр байгаа. Бас маш олон залуучууд өөрсдийнхөө үзэл бодлыг бас илэрхийлсэн байсан. Хай манайхаа та нартайгаа цоо шинэхэн бичлэгээр уулзж байна. За энэ удаагийн бичлэгээр Монголд маш их яригдаад байгаа Монголын бүх сошиал сувгууд дээр яригдаж байгаа сэдвийн талаар ярих чинь. За энэ болохоор ялцчгүй ерөнхийдөө оюун эрдэнэ түүний хүү болон бэрийн талаар яриа байгаа. За уул нь энэ бичлэгийг хэд хоногийн дараа хий гэсэн чинь яалчгүй маш их яригдаад бас зарим хүмүүс намайг энэ талаар яриад өгөөч гэсэн болохоор энэ бичлэгийг хийж байна. За тэгээд хэдүүлээ шууд сэдв рүүгээ орцгоё. Ерөнхийдөө оюун эрдэнэний 3 хүүгийн хамгийн том болох Тэмүүлэн нь 2003 оны 2 сарын 22-нд Хинтэн аймагт төрсөн. За тэгээд түүнийг сайтууд дээр 20 гарсан залуу гэсэн чинь одоо яг 22 насны юм билээ. За тэрээр 2021 онд шинэ нэрэн олон улсын сургуулийг төгссөн. За тухайн үедээ Монголын скаутын холбооны Мазаалаа бүлгийг бол даргалж исэн. За тэгээд тэрээр яг Монголд хурдтаад байгаа Мазаалыг хамгаалах одоо үйлсэд бол оролцож исэн юм байлээ. За тэрээр одоо яг албан ёсоор бол ажилладаг газар бол байхгүй. За бас ихтэй сургуульд суралцж байгаа зүйл бол байхгүй. За тэгээд түүнийг аав нь болохоор Харвард их сургуульд одоо сургана гэд яг сая өнгөрсөн өдрөөс эхлээд Харвардын хэлний бэлтгэлд сууж хэлсэн юм байна. Түүний их нэрийг буюу одоо яг сошиал дээр маш их хүмүүст одоо яриад байгаа тэр охины болохоор өвөөмөр гэдэг. За би тэгэд дөнгөж 20 гарч байгаа юм байж яагаад ингэ технэр гэдэг юм болоо гэж бодсон чинь Тэмүүлэн өвөөмөрт гэрлэх санал тавиад тэгээд өвөөмөрт зөвшөөрөөд энэ хоёр маань одоо ингэ альбасаар ихтэн нөхөр гэж бол явж байгаа юм байна. За тэр гэрлэх саналаас онгоцоор ингэ нэсээд нэг амралтын газрыг бүтэн түрээслээ солиуд буудуулаад бүр маш романтикаар гэрлэх саналаа тавьсан байлээ. Өвөөмөр болохоор 1999 онд төрсэн буюу Тэмүүлэнгээс 4 насаар ихч. За тэрээр одоо яг үл хөдлөх хөрөнгөний агент бол хийд юм байна. За тэгээд энэ бүх сенсац, энэ бүх яриа болохоор энэ хоёрын гэрлэх саналаас бол үүдэлтэй. За яагаад гэвэл гэрлэх санал тавихтаа болохоор 20 сая төгрөгийн үнэтэй бүгд өгч гуйсан гэж байгаа хгүй. Тэгээд хамгийн гол нь энэ хоёр энэ бүх үйл одоо явдлуудаа өөрсдөө сошиал хуудасууд дээр бол тавьсан мэлээ. Өвгөмөр болохоор яг стори байдлаар оруулаад Тэмүүлэн болохоор яг пост байдлаар оруулчихсан. Өвгөмөрийн тэр сторийн болохоор романтик залуу онгоцоор авч яваад гэрлэх санал тавилаа гэд оруулчихсан. Тэмүүлэн болохоор ингээд одоо хайртай бүсгүй маань миний гэрлэх саналыг хүлээн зөвшөөрлөө тэр тийм гэж хэлсэн гэдэг постыг бол оруулсан юм билээ. За өмнөөс болоод яг хүмүүсийн маш их анхаарлыг авч бол ихэлсэн. За гэрлэх саналын бүгжөөр бүр тогтохгүй заяа. Төрсөн өдрөөр нь маш их бэлэг өгсөн байсан. Тэгээ тэр болгоныгоо өвгөмөр бас ингээд стори оруулчихсан заяа. За тэгээд тэнд нь болохоор Диорын ингээд хайрцагтай маш их юм байсан. За тэгээд бас хит хитэн цүнх байсан. За нэг цүнхэнд болохоор бүр 17 билүү 18 сая үнэтэй тийм цүнх байгаа хгүй юу. За тэгээд бас ингээд амин үнэтэй машин дотор явж байгаа ингээд стори постоо бас ингээд оруулчихсан. За тэр машин болохоор Монголд яг 2 хон ширхэг байдаг ч гэж ашиг тий. Энэ машин нь болохоор манайхаа 2025 оны Lexus RX загварын машин юм байна. Тэгээд 350 сая төгрөгийн үнэтэй. За та нар манаас энэ зургаас харж байгаа бол өвгөмөр болохоор яг энэ сторигоо close friend-д бол хийсэн байгаа. Тиймэрхүү юмнуудаас болоод хүмүүс ингээд маш их ингээд уурлаад дургуцаад ер нь бол татвар төлөгчдийн буюу одоо бид бүгдийн мөнгөөр энэ айлын хүүхдүүд ингээд жаргаж байна гэдэг байдлаар бол хүмүүс хараад байгаа. За бас нэг факт хэлээд тэр гэрлэх санал болохоор Булган аймгийн Севен дуг гэдэг газар бол хийсэн юм байна. За тэгээд тэр газар болохоор бүхэлдэн түрээсэлж байгаад гэрлэх саналаа тавьсан. За тухайн газрынхаа нэг байшингийн үнэ нь болохоор хоногийн сая 500 төгрөг байдаг. Тэгэд энэ үнийн дүнд болохоор ерөөсөө хоол унд ерөөсөө ороогүй гэж байгаа байхгүй. За тэгээд яг гэрлэх саналаа тавьж явах үеэр болохоор яг гадаа ингэж ханхуу болцсон бөөн солиот ингэж буудуулаад амарлаг тийм одоо бичлэг зургнууд бол явж исэн. За тэгсэн чинь тэр солиуд нь бас 5 минут нь ингээд 10 сая жилийн нэг тийм үнийн дүнтэй заяа. Тэгээд ингээ харангууд тухайн яг гэрлэх санал одоо тавих үнийн дүн бол бүр ингээд асар их төгрөг болсон гэдэг нь бол харагдаж байгаа. Тэр хоёр бас нэг тэр 7 нуруугаа зүгээр ингээ машинаар ч юм уу явчаагүй амар юм хувийн онгоцоор бүр ингэж бас явсан гэдэг нь бол харагдсан. За тэгээд энэ бүх үйл явц өвгөмөрийн сториноос болсон гэж хэлсэн шүү дээ. Instagram дээрээ баахан стори оруулчихсан байсан. Тэгээд тэр Диорын цүнхэн болохоор $3,500 үнэтэй байна манайхаа. За тэгээд энэ бүх юм ингээс ивэдэд бөө юм болсон чинь өвгөмөр дахиад нэг сториг оруулсан байгаа. За тэрэн дээрээ болохоор ерөнхий сайдын бэр гэхээрэл улсын мөнгөөр жаргадаг гэсэн над ядмаг
бодлоосоо салцгаа гэж бичсэн байсан. За энэ бол мэдээж хэрэг бүх хүмүүсийн дургуг дахиад маш ихээр бол хүргэсэн байгаа. За тэгээд бас story дээр болохоор бид тэр ерөөсөө аав ээжээс ерөөсөө нэг төгрөг аваагүй гэж бүр биччихсэн байсан зөө. Манай ингээд найз залуу нөхөр ингээд ажил хийдэг. Бид тэр аав ээжээсээ аваагүй гэдэг бас юмыг бол бас бичсэн байсан. За энэ бүхнээс болоод сошиал дээр бүр их сэвдээд бүр ингээд бөө юм болоод эхэлсэн. За тэгсэн чинь өвгөмбөрийн аав нь болохоор ярилцлага өгсөн мөлий. За тэр ярилцлагандаа болохоор өөрийгөө өвгөөдөө гэд нэрээ тэгж танилцуулдаг байхгүй. Тэгсэн чинь хүмүүс ингээд дараанаас ингээд өвгөөдөө Баатар штэ нэрээ хүртэл ингээд худлаа ярьсан байсан ингээд бүр ингээд бөө юм болоод байгаа. За тэгээд аав нь тэр ярилцлагандаа болохоор юу гэж хэлсэн бэ гэх юм бол охиндоо одоо тэр машин тэр юмнуудыг бол одоо битээр авч өгсөн юм аа. Одоо хүн болгол хүүхдүүдээ ер нь бол эрхлүүлдэг, хүүхдээ хай өссөн юм авч өгдөг. Би ч гэсэн ингээл нөхнөө ингээл яаж өгдөг хүртэл өсгөлөө. Ингээд охиныхоо ингээд дуртай бүх юм авч өгдөг гэх мэтчлэн яриаг бол хийсэн байсан. За тэгээд аав нь өөрийгөө танилцуулахдаа болохоор би ингээд 1997 оноос хойш одоо ингээд 27 жил бизнес эрхэлж байгаа ийм хүн байгаа гэж бол хэлсэн байгаа. Бизнес эрхлээд 27 жил болж байна. Тийм учраас би бол бусад аавуудын адил охиноо одоо эрхлүүлдэг, охиныхоо хүссэн зүйлийг авч өгдөг. Бас өвгөмбөрийн тэр нөгөө бэлгэн дунд ингээд 10 саяг 2 удаа ингээд шилжүүлсэн нэг тийм сторинаас гарч ирсэн байхгүй юу. Тэсэн чинь аав нь тэрийг тайлбарлахдаа миний охины төсөөдөр болоод би ингээд цүнх авмаар юм гэхээр нь 10 сая ихлэ шилжүүлсэн юм аа. Тэгээд тэгсэн чинь нөгөө цүнхээ авъя гэсэн чинь мөнгөнд тутахад дахиад 10 сая шилжүүлсэн юм аа гэж тайлбарладаг заяа. Тэгсэн чинь яг үндэ тэр одоо энэ мөнгөнд тутлаа матлаа гэл ингээд аав руугаа дахиж ярих мэрх ингээд нэг тийм хөрхөн хугацаас орно шүү дээ. Тэгсэн чинь ерөөсөө тийм гүйлгэний хуулаад тэр ерөөсөө тийм хугацаа байгаагүй. Бүр ингээд 10 сая гэх бүр яг ингээд нэг доор ингээд шилжүүлсэн байхгүй. Яагаад гэвэл дээд лимит нь 10 сая учраас ингээд яг амар ойрхон 2 удаа шилжүүлсэн тийм гүйлгэний хуулгал гарч ирдэг. За тэгээд хүмүүс болохоор одоо ингээд яг оюун эрдэнэ болон өвгөмбөрийн аав ээжийг одоо бүгдийг ингээд яг авилгалтай тэмцэх газар шалгуулъя хөрөнгөө нотлоо гэж амар тэгж байгаа. За тэгсэн чинь хүмүүс аавынх нь маш олон жилийн өмнө ингээд оруулж исэн постуудыг хаанаас ч юм ингээд ухаад гаргаад ирсэн заяа. Тэгсэн чинь тэр постууд дээр болохоор 3 ширхэг шон зарна. Америкаас ачаа нааша одоо Монгол руу оруулж ирнэ 1 кг тэтэн төгрөг энэ төр гэл. Тэгсэн сөөхийн дарга байсан гэх мэтчлийн мэдээллүүдийг ингээд амар ухаад гаргаад ирсэн. За тэгсэн чинь өвгөөж сонсохгүй аавынх нь маш олон постууд бол гарч ирсэн байгаа. За үүнд нь болохоор цэцлэгийн байшин зарна. За газар хадаад өвс авах хүн байвал холбогдно уу? Том машины жолооч байвал холбогдно уу? Хөрөөгч зарна, буудан зарна. За тэгээд барилгаас үлдсэн шилэн хүн зарна гэл бүр янз бүрийн постууд нь гарч ирсэн. За тэгээд тэр постууд дээр нь болохоор яалч ч ингээд аавынх нь өвгөөдөө Баатар гэдэг нэр нэг байхгүй юу. За бүрд нэрийг Монголын статистикийн сайтн дээр хүртэл бүр хайж үзсэн мөлий. Тэсэн чинь Монголд яг өвгөөдөө Баатар гэдэг нэртэй нэг л хүн байдаг. Тэр нь болохоор яг нэг өвгөмбөрийн аав багахгүй. За тэгээд хүмүүс ингээд яг үнэхээр ингээд өөрөө ингээд бизнес хийдэг энэ олон жил ингээд бизнес хийсэн хүн те одоо Монголд 2 хон байдаг машины нэгийг охиндоо аваад өгсөн хүн ийм пост хийх юм уу бизнесмен хүн шон заран гэд явж явах юм уу гэх мэтчлэн маш их яриад байгаа. Тэгээд угаасаа худлаа яриад байна гэдэг байр суурь нэр бол хүмүүс ингээд цосоод байгаа юм билэ. Аав нь гэсэн чинь нөгөө яриаг өгөхдөө одоо хүрхэнтэйгээ яг анх сарын өмнө ингээд уулзаж танилцсан гэж ярьж байгаа байхгүй. За тэгэхдээ ерөөсөө ерөнхий сайдын хүү байсан гэж ерөөсөө мдэггүй гэсэн. Хүн тэмүүлэн гэж хүүтэй үргэхэд өргөж байгаа асуудлыг бол би одоо 1 сарын өмнө мэдсэн. Надтай анх танилцуулахдаа бол манай охин ерөнхий сайдын хүү гэж бол надад хэлээгүй. За бас нэг юм пост яваад исэн болохоор одоо яг үндэсний дээдлийн сагсан мөвийн тэмцээнийг одоо ингээд аав ээж ингээд найзуудтайгаа ингээд VIP хэсэгт ингээд үзсэн нэг тийм зураг эсэхгүй. Тэгээд яг тэр тэмцээнийг ингээд үзүүлсэн охин одоо хөрөнгө хоёр нь үзүүлсэн гэдэг утгатай бол пост бол орсон байсан. За тэгээд тэгсэн чинь хүмүүс болохоор тий одоо ингээд хөрөнгөний тэртэйгээ бөөнөр ингээд сагсан мөвийн тэмцээн дээр үзчихэд ерөнхий сайдын хүү байгаагүй байсныг мдэггүй гэж юу яриад байгаа бэ гэж бас ингээд амар ингээд шуугаад байгаа тэрэн дээр. Бас өвгөмбөрийн ээж нь болохоор Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлцээний дарга болж таарсан. За тэгсэн чинь нөгөө нэг аав нь яриа өгсөн гэсэн шүү дээ. Тэгэхэд нөгөө сурвалжлагч нэг асууж байгаа байхгүй. Танайх нэг чинь ингээд төрийн албан хаагч. Тэгэхээр охиндоо ингээд дээд зэрэглэлийн тийм үнэтэй юмнууд авч өгөх одоо цалин хүрхгүй юм шүү гэдэг байхгүй. Тэгсэн чинь аав нь тийм манай ихнэр ингээд төрийн албан хаагч учраас уусаа цалин хүрхгүй. Тийм болохоор одоо би л ингээд бизнес хийж охиндоо тийм тэр зүйлүүдийг авч өгсөн гэж бас хэлж исэн. Сошиал дээр бас нэг яриа яваад байгаа нь болохоор өвгөмбөрийг эс эрдний охин гэж оруулсан байсан. Тэгснэ өвгөөдөө Баатарыг болохоор хойд аавна гэж бүр ингэ пост бүр ингэ бэлдээд оруулчихсан байсан. Тэгсэн чинь эс эрдэнэ болохоор тэрийг за энэ бол одоо арай хитэрнэ гэж бол өөрөө хэлсэн юм байлээ.
За тэгээд яаж ч ингэж харсан те. Одоо яг тэр нүг эм аренад нөгөө тэр дээдлийн тоглолт үзсэн гэсэн шүү дээ. Яг тэгэхэд ингээд нүг автаа хамт ингээд зураг авахулчихсан байсан. Яг тэр зургийг ингээ харангууд угаасаа тэр хоёр ингээд яаж харсан бүр ингээд яг амар адилхан байгаа байхгүй. Би бол угаасаа тэр ярианд нь бол итгээгүй. Яалтчгүй автаа адилхан юм байна гэж харсан. За тэгээд хүмүүс тэр зургаас харсан ч гэсэн өөр зургуудыг ингээд оруулсан ч гэсэн бас ингээд өгөөмрийг ингээд гаднах төрхөөрөмж гэдэг юм уу те нэг жоохон юм доромжлох одоо зүйлүүдээс нэлээд яваад байгаа. Ядаж гоё ахын гудээч гэж ашиг те нэг тиймэрхүү юмнууд амар их явж исэн. Гэтэ миний бодлоор бол хүнийг яаж бодсон гаднах төрх одоо юугаар нь бол тийжилж алаарай болохгүй байх гэж би бол бодож байгаа. За тэгээд өгөөмрийн талаар маш их мэдээлэл бүр илүүлэнгээ сэвдэж гарч ирээд байгаа. За Орос 3 сурдаг байсан. За сурж байхдаа маш их хулгай хийдэг байсан. За тэрийг Орос 3-ын захирал соромцсон мэдээд сургуулаас хөөж исэн. За Яштэй 300 дон авсан гэл маш их мэдээлүүд ингээд гарч ирээд илээ. За тэгээд яг хажууд нь одоо ингээд яг хулгай хийж байгааг энэ одоо хараагүй юм чинь бас яг мэдэхгүй байна. За тэгсэн чинь тэр Яшин 300 оноо хүртэл ингээд яг хаанаасаач гаргаад ирдэг бүр ингээд хайгаад бүр ингээд гаргаад ирчихсэн байсан. Тэгээд өгөөмөр бол өөрийнхөө сошиал одоо нүг ялангуяа Instagram-ийнхаа тэр стори дээр ингээд бүх мэдээлэл оруулаад ирсэн шүү дээ. Тэр Instagram-ийнхаа хаягийг ч хүртэл ингээд хаажчихсан юм бэлээ. Тэмүүлэн ч гэсэн бас нөгөө яг гэрлэх санал тавьсан пост бол оруулчихсан байсан шүү дээ. Тэр мэрэгэж гэсэн юм бол устгаад ингээд юмнууд бол ингээд хаасан гэдэг нь бол харагдчихсан. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор Грэгэ Таурын хамгийн дээдлийн тохиол ингээд яг шүн байн гасаалтай байгаа нэг зураг яваадсан шүү дээ. Та нар маань харсан уу хараагүй. Би болохоор яг тэр зургийг харчид ойлгохгүй байгаа цахгүй. Тэсэн чинь тэр болохоор Hero Entertainment-ийн Баатрийн офис юм байна. Тэгээд оюурд нь Баатар хоёр ч юм болохоор яг төрсөн ах トゥ хоёр байгаа. За тэгээд овг нь өв мөртлөө яагаад төрсөн ах トゥ хоёр юм болоо гэж бодож ивэл хоёр өөр ээжтэй. Тэгээд оюурд нь болохоор яг өвөөгөөрөө бас овголж исэн юм байна. Тэгээд шүн хүртэл гэрлэн хасаалттай ингээд байхыг бодоход одоо яг энэ бөө мэдээлэл бөө сенсац гарч чадсан болохоор тэр идэг одоо яг ямар арга хэмжээ авах вэ тэрийг ингээд шүн дөнгөө ингээд яриад хуралдаал бөө юм болж гинэ гэж хүмүүс яриад байгаа. Монголчууд л юм чинь яаж зүгээр байх вэ? Энэ сэдвийн хүрээнд ингээд хүмүүс маш их жөөг гэхэл маш их ингээд маазраал тийм пост бичлүүд бол зөндөө явж байгаа. Хоёр өрдний хүү зориулаад нэм хэлчихээ заяа. Гурлаа үер хэл та. Хэл та. Бишээ дөрүүл нь штий. Тавлаа зугаалж юм уу? Баахан брендийн бэлгэшэл тахуулж ард иргэдийн уур бухимдлыг хүргэж хагаад тэгээ оюурдны засгийн газрыг унгаах гэдэг өөрийгөө золиосж байгаа манай тал байна гэж байх уу? Би найз залуугаас яг 2 цүг авчирсан байхгүй. Тэгээд тэр нь манай найз залуугийн ажлын газрын логотой ноутбук нийцэн хүйсэ хоёулаа. Хол дөрүүдэд данх суурь. Эрдэн сүү. Үгөө да. Ерхий сайт их үү штэ. Найз охиндоо төрсөн өдөр нь дансрын 20 сая төгрөг шилжүүлчих. Зампууны хувьд эрх чөлөөтэй. Надад байгаа бүх мөнгөндөө би бас ингээл манайхан чинь ямар нэг олонний танил хандлтартай одоо хүнтэй холбоотой ямар нэг сэдвээр тэгэл пэйж рүү н ороод ингээл ангри дараал хаахаа дараал ингээл бүл идэл эхэлдэг шүү дээ. Оюурдны пэйжийг бас яг тэгж хэлсэн мөлий. Бүгдээрээ доор нь ингээл комент бичээл яг энэ асуудалтай холбоогүй сэдвээр хүртэл амар ангри дараал хаахаа дараал бас яг л нөгөө явдаг ном журмаараа л явж байгаа юм билэ. Энэ үйл явдал бол улс төртэй холбоотой маш том сенсац игдэгдсэн. За бас олонний танил хүмүүс өөрсдөө дуу хоолойг илэрхийлээд эхэлсэн билээ. За одоо болио татвараа буулгая, одоо арай хэтэрхлээ гэл. За бас маш олон залуучууд өөрсдөө үзэл бодлыг бас илэрхийлсэн байсан. Та хоёрын над жаргаад байгаа мөнгө чинь бид бүгдийн татварын мөнгөтэй, миний одоо аавын, ээжийн, ахын, эгчийн бид бүгдийн татвар наан чинь ингэж явж идэм маа гэл бүгдээрээ бас ингэж дургуутслээ, өөрсдөө үзэл бодлоо бас илэрхийлээд байгаа юм билээ. Талаар аав чи ингээд сэргэлэн байсан учраас хүмүүсийг ингээд сайн ойлгосон учраас ч өнөөдөр өөртөө брендийн хувцас авч хүмүүс найз охиндоо 20-30 сайн бэлэг авч өгч чадвартай явж байгаа шүү. Гэхдээ чиний над ингэж амар хэрэглээд байгаа мөнгө чинь бүгдээрээ бидний эцэг эхийн татварын өнөөдөр яаж зовж болж байгаа бидний үеийнхний мөнгө гэдгийг ингээд мартаж болохгүй. Энэ асуудалтай бас Тэнгисийн иргэд эрхийн хоёр оролцогч манаас яригадаад байгаа. За эхнийх нь болохоор тод бэлэг байгаа. За тодог болохоор Тэмүүлэнгийн X байсан. Энэ хоёр маш удаан үргэлжлэсэн гэж яриад илээ. Гэхдээ энэ дэр болохоор ерөөсөө баримттай, нотлохойтой зүйл бол байхгүй. За тэгээд тодог бас хамраа янзлуулсан, хөхний хаалганд орсон гэдгснээ бас бидний ингээд нийгмийн даатгалын мөнгөөс ингээд хийлгэсэн юм шүү гэл хүмүүс бас ингээд сэвэл баахан яриа бас гарч илээ. За хоёр дахь нь болохоор Зэтүлээ байгаа. Зэтүлээ болохоор яг энэ хэрэг дээр
өөрийнхөө одоо санаа бодлыг илэрхийлсэн стори бол оруулсан байсан. Тэр нас нилээд олон хүнээс хандлтыг аваад байгаа. Та нар бас нэг зүйлийг анзаарч байна уу? Урд нь ингээл бөөнөрөө жигсэн мэгсийг ингээл бөө юм болж жахад ерөөс нь нэг ч телевизээс очиж байгаагүй, мэдээний сайтууд нь ч нэг юм бичиж байгаагүй. Тэсэн чи одоо ингээл маш олон мэдээний сайтууд ингээд сэвэл бүр ингээл бөө юм болоод байгаа байхгүй. Тэгмүүд би бас ингээд зүгээр цаана нэг юм цохон багталтай юм бас яваад байна уу да гэж хараад байгаа. Тэгээ та нар маань бас үүн дээр юу гэж бодож ин сэтгэлдээ бас бичээрэй. За тэгээд одоо ингээд бид нар иймэрхүү юм бас сэтгэх амар хэцүү болчихжээ те. Урд ингээд л нэг чагсаал боллоо гэлтэн үү яг хинийхэн ч талын ингээл яг бөөнөрөө одоо болий чагсыг арт түмнэрээ чагсыг гэсэн хүртэл арт нь ингээл өөр нэг нам нь яваад ч юм шиг те ингээд итгэхэд айгүй хэцүү болсон. За бас ингээд сонгуулийн үеэр болохоор бас энэ хэд чинь одоо уус төрд байгаа хүмүүс ингээд яг сэтгэл зүйчдээс амар ашигладаг гэж байгаа байхгүй. Одоо би ингээд ялж гарч ирэхийн тулд одоо сэтгэл зүйн хувьд одоо хүмүүст яаж нөлөөлөх ёстой вэ энэ гэл маш их тиймэрхүү болдог гэсэн. Тэгээд бид бүгдийг мэдхгүй амар их юм бас байдаг юм шиг байлээ. Энэ удаагийнхаа дугаараа энд хүрээд дуусгая. За энэ хүртэл үзсэн та нартай маш их баярлалаа. За тэгээд таалагдсан бол лайк дараарай. Хэрвээ subscribe дараагүй бол subscribe дараарай. За тэгээд энэ талдаа пэйж оруулчихъя. Энэ талдаа Instagram оруулчихъя. Та нар маань бас орж дагаарай. За тэгээд дараагийн дугаар хүртлээ. Түр баяртай.